За hi guys, өнөөдөр үед дэлхийн кино урлагт хамгийн их ашиг орлого авчирсан топ 10 киног танилцуулж байна. 10 дугаар оройн The Avengers. Marvel ертөнцийн супер хот анхудаа нэгдэж дэлхийг аврахын тулд Локигийн эсрэг тулдана. Уг кино нийт 1.5 тэрбум долларын ашиг орлого олсон юм. 9 дугаар оройн The Lion King 1994 оны Симбагийн шинжсэн хөлбөр юм. Симба нэртэй арслан бяцхан хаан болох аялалдаа аюулын удгаар хөгжлөө найзуудтайгаа учир. Уг киноны нийт ашиг орлого нь 1 тэрбум 663 сая доллар. 8 дугаар онд 2015 онд гарсан Юурийн галвын ертөнц. Jurassic цэцэрлэг дахин нэгдэж, гений өөрчлөлтөй махчин динозавр хяналтаас гарна. Юурийн галвын ертөнц киноны ашиг орлого нь 1 тэрбум 671 сая доллар. 7 дугаар байранд Spider-Man No Way Home. Питер Паркерын нэр дэлхийд даяар ил болж олон ертөнцийн хаалга нэгдэнэ. 3 үеийн Spider-Man-ууд нэг дор гарч ирдэг түүхэн мөч. 6 дугаар байр Avengers Infinity War. Таносын хүчрхэг довтлогоо эхэлж Баатар түүнийг зогсоохын тулд хамтран тэмцэнэ. Гэвч Avengers-ийн баатруудын ялаглаар төгснө. Уг киноны ашиг орлого нь 2 тэрбум 52 сая доллар. 5 дугаар байранд Star Wars The Force Awakens. Одын дан дахин эхэл шинэ баатарыг хүснээ тэнцвэрэх хань. Киноны ашиг орлого 2 тэрбум 71 сая доллар. 4 дугаар байранд Titanic. Titanic хөлөг дээрх гүнэгт хайрын түүх Джек Барроу-ийн хайр үр түүхэнд үлджээ. Titanic киноны нийт ашиг орлого 2 тэрбум 264 сая доллар. 3 дугаар оройнд Аватарын 2 дугаарыг голох The Way of Water. Джек гэр бүлээ хамгаалахын тулд 70 омогтнууд шинэ аюултай тулгарна. Байгаль, гэр бүл, хайр нэрлийн тухай гүнзгий өгүүлэмжтэй бүтээл юм. Аватарын 2 дугаар ангийн ашиг орлого нь 2 тэрбум 320 сая доллар. 2 дугаар байранд Avengers Endgame. Түүхэн тулаан баатруу цаг хугацаагаар аялж Таносын эсрэг эцсийн талаанд орно. Хамгийн их хүлээлт үүсгэсэн супер кино. 1-р байранд Аватар. Хүн төрөлхтний шунал ба байгаль эрхийн хоорондох тэмцлийг өгүүлдэг Пандорогийн гайхамшиг түүх. Кино урлагийн шинэ эр үеийг эхлүүлсэн бүтээл. Аватар киноны нийт ашиг орлого нь 2 тэрбум 923 сая доллар. Эдгээр кинонууд зөвхөн орлогоор бос сэтгэл зүрхэнд мөнхөрсөн гайхамшигт бүтээлүүд байлаа. Та аль киног хамгийн их үнэлдэг вэ? Сэтгэгдэл хэсэгт бичээрэй. Мөн лайк болон subscribe дараарай.